Матай номын 5 дугаар бүлгийг гаргацгаая. Хорин нэгдүгээр ишлээс эхлэн уншийе. Чи хүн буу ал хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино гэж хууччуулд айлцныг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. Муухаг гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өрг. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчд өгч, шүүгч түшмэл түргэж чи шоронд хаягдахвэ. Үннээр би та нарт хэлье. Чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй. 26 дугаар ишлэл хүртэл хамтдаа уншлаа. Энэхүү ишлэлийг уншаад та бүхэн олон янзын бодолд автаж баг зэрэг төөрөгдөл бий болж магадгүй юм. Учир нь энэхүү ишлэлд хэлсний дагуу бодож үзэх юм бол Бурхны өмнө зогсох зөвхт хүн нэг ч үгүй. Хэн ч Бурхны өмнө зогсож чадахгүй. Гэхдээ энэ хэсгийг дахин нэг сайтар тунгаан бодож үзвэл хэрхэн Бурхны өмнө зөвхт хүн бол зогсох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Хэрэв Есүс бидэнд юу хийх, хэрхэн хийхийг хэлсэн бол хэлснийхэн дагуу хийхэд л болох боловч хүмүүс бидний хүч чадал хязгаарлагдмал учраас түүний үгийн дагуу амьдрах нь хэцүү. Гэвч асуудал нь Есүсийг иймэрхүү зүйл хэлэхэд бид эхлээд хэнд хандаж хэлсэн хүсэлт болох. Дараа нь эдгээр үгсийг хүлээж авах ёстой хүмүүс нь хэн болох талаар бодож үзэх хэрэгтэй юм. Хэнд хандаж хэлсэн үг вэ? Матай номд хэлсэн энэхүү ишлэлүүдийг уншаад Тэнгэрийн хаанчлал, деваажин мэт зүйлс надтай ямар ч хамаагүй асуудал гэж бодох хүмүүс олон бий. Библи гэж яг юу болох, ямар утга учиртай ном гэдгийг сайтар мэдэхгүй хэрнээ өөрсдийн хүчинд тулгуурлан бүхий л чадлаараа хичээж амьдрах хүмүүс олон боловч яаж ч хичээгээд эдгээр жишгт хүрч чадахгүй. Энэ ертөнцөд ирээд амьдралыг туулах явцдаа өөрийн хүчээр хичээнгүйлэн амьдарсан байлаач. Эцэст нь сэтгэл хангалуун, хэний ч өмнө нүүр бардам өхөлтэй нүүр тулах хүн ганц ч үгүй болов. Есүс шавнартаа хавчиг хаалгаар орохыг хичээх хэрэгтэй гэж хэлэхэд шавнар нь ихэд гайхаад тэгвэл Тэнгэрийн хаанчлалд хэн орж чадах вэ гэцгээж санаан зовсон байдалтай асуусан. Үүний адилаар бид энэ хэсгийг уншаад ер нь хэр олон хүн Бурхны өмнө нүүр бардам зөвхт хэмээн зогсож чадах бол гэх бодол өөрийн ирэхгүй төрдөг. Бурхан бидэнд эдгээр үгсийг өгсөн нь яг ямар учиртай вэ? Үхэлтэй нүүр тулах хүртэлх ертөнцид амьдрах хугацаанд Бурхныг хайж олоод ариун үгийн дагуу Бурхны хайр дотор түүний алдрын төлөө үн цэнтэй зөвхт замаар алхаасай гэсэндээ бидэнд энэхүү үгийг өгсөн тийм үү? Гэхдээ Библийг уншаад бид юуны түрүүнд Бурхан биднээс өмнө өөрийн үгээ анх хэнд өгсөн гэдгийг бодох хэрэгтэй. Мөн энэ ертөнцийн олон хүн Бурханд итгэдэг хэрнээ Бурхны үг яг хэрхэн түүхийг өдөрдөн биелэлээ олж байгааг ялгаж чадахгүй байх үед ирдэг айдас. Бүтлгүйтэл зэрэг нь бидний хариуцлагч гэж хэлж болох юм. Матай номд үгүйлэгдэж буй бидний эхэнд уншсан хэсгийг биднээс өмнө Бурхан өөрийн сонгосон ард түмэн Юудэ үндэстэнд хэлсэн. Есүс Тэнгэрийн хаанчлалын тухай яриад
Гэмшицгээ Тэнгэрийн хаанчлал айсв гэж тунхаглаж эхлэв. Тэр ингэж хэлээд зогсохгүй. Хуулийг иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд би ирсэн юм гээд та нарын зөвхт байдал фарисеучуд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар Тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй гэв. Тэдний зөвхт байдал хуулийн багш нар болон фарисеучуудын зөвхт байдлаас хавь илүү байх ёстой гэж тэдэнд хэлв. Тэгээд 6 дахь сургаалыг иш татаад чи хүн буу ал хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино гэж хууччуулд айлсныг та нар сонссон гэж Есүс тухайн үед номлыг нь сонсож байсан юудэчүүдэд хэлээд та нар сонссон гэлээ. Тухайн үед Библийн ном маш ховор байсан. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хуулийн үгийг хүлээн авч эдгээр үгсийг бичиж тэмдэглэдэг байв. Хуулийн багш нар тэдгээрийг хуулбарлан бичиж хүмүүс тэр үгийг нь сонсоод суралцах ёстой байв. Бичвэрүүдийг заадаг хүмүүс буруу зүйл заах үед тэднээс суралцсан хүмүүс ч бас буруу сурч юу хийх ёстой ба юу хийх ёсгүй вэ гэдэгт эргэлзээ төөрөгдөл бий болох болсон. Харин энд Есүс хэлэхдээ та нар эрт дээр үед ард түмэнд чи алж болохгүй гэж хэлснийг сонссон гэв. Хэрэв үүнийг харвал та нар ингэж хэлхийг сонссон. Чи хүн буу ал хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино. Зарим хүмүүсийн үгэнд тайвширдаг. Би хүн алаагүй гэж ярьдаг. Тэд яагаад би хэн нэгнийг алах ёстой гэж аллах бол хорон муу санаатай хүмүүс л үлддэг зүйл гэж ярьдаг. Хэдий хүмүүс ингэж ярих боловч Есүс хэлэхдээ харин би та нарт хэлье. Ах トゥ удээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах トゥ угээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөхийн өмнө буруутай. Мунхаг гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно гэсэн. Тэр зөвхөн хүний амь хөнөөсөн хүмүүсийг шүүгдэнэ гэх бус харин хүний амь хөнөөсөн хэн боловч шүүгдэнэ гэж хэлсэн. Харин ах トゥ удээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах トゥ угээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. Есүс хэлэхдээ ах トゥ угээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч өөрөөр хэлбэл ах トゥ утэйгээ ярихдаа доромжилсан үгс сэргэлдэг, бусдыг дорд үзэж харааж зүгтдэг, бусдыг үл тоомсорлож таагүй ханддаг хэн бүхэн мунхаг гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно гэсэн. Библийг бүхэлд нь мэдэхгүй хэрнээ Матай сайн мэдээ ном үнэхээр таалагддаг гэж ярих хүмүүс байдаг. Матай номын 5-6 дугаар бүлгүүд бол уулан дээрх номлол юм. Библийн энэ хэсэгт дуртай ихэнх хүмүүсийг ажиглахад чуулганд итгэвхтэй явдаг, шашны амьдралаар амьдардаг ба ийм амьдралаар амьдардаггүй хүмүүсийн дунд ч гэсэн энэ хэсэгт дуртай хүмүүс бий. Намайг бага байхад зөвлөлт холбоот улсын улс төрийн удирдагчдын нэг болох Крушов 5-6 дугаар бүлгүүдийг цээжилсэн гэж дуулсан. Улс төрийн удирдагч энэ бүлгүүдийг цээжлээгээд тэр диваажинд очно гэсэн үг биш. Тийм биш юм. Есүс яагаад энд галтай тамд орох тухай ярьсан гэж та нар бодож байна? Цаг үеийнхээ тэргүүлэгч мэргэд эсвэл шашны тэргүүний нэг гэгддэг, ард түмний хүндэлж агуу гэж үнэлэгддэг энэ хүн яаж ийм бүдүүлэг зүйл ярьж чадваа? Тэрээр галтай тамд орж буй хүмүүсийн тухай ярьсан. Өдийг хүртэл энэ ертөнцийн хүмүүсээс хэн ч өөрийгөө галтай тамд орно гэж бодоогүй. Там гэж ямар газар байдаг талаар дэлгэрэнгүй ярих хүн ч байгаагүй. Хүмүүс галтай зуух руу орж тэнд үнэхээр аимшигтай байх болно л гэж бодож байсан. Гэхдээ ямар төрлийн хүмүүс тамд орохыг Библиэд өгүүлдэг. Саяны уншсан энэ хоёр ишлэлийг бодохоор 21-р ишлэлд энэ ертөнцид амьдрахдаа өөрсдийгөө ямар ч нүгэл үлдээгүй гэж боддог хүмүүсийн тухай өгүүлдэг. Өөрөөр хэлбэл хүний амь хөнөөгөөгүй гэж боддог бүх хүн. Тэд өөрсдийгөө гин буруугүй гих дүгнэлтийг авсан гэж боддог. Гэвч
Энэ ертөнцийн бүх хүмүүс дунд орхигдуулж болох нэг ч хүн үгүй билээ. Эндээс харвал ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай гэжээ. Энэ ишлэлийн зарим хувилбар болон орчуулгад зөвхөн ах гэж бичсэн байдаг тул та энэ нь зөвхөн эрчүүдэд хамаарах уу? Эсвэл эмэгтэйчүүдэд хамаарах уу гэж асууж магадгүй юм. Бас эмэгтэйчүүдийг хассан байх ч гэж бодож магадгүй. Гэвч эрэгтэй эмэгтэй аль нь ч байсан зүрх сэтгэл бол нэг л зүйл. Энд хүний аим хөнөөсөн хэм боловч шийтгүүлбэл зохино гэсэн байна. Та дотроо би хизээч хүний аим хөнөөгөөгүй. Тэгэхээр зүгээр өнгөрнө. Тийм үү гэж бодож магадгүй. Хариулт нь маш амархан. Харин нөгөө талаас та зөвхөн алуурчид л хүний аим хөнөөдөг гэж бодож болох юм. Гэвч энэ ертөнцид алуурчин өөрийн гараар үйлддэггүй шууд бус аллагын тоо маш олон байдаг. Түүнчлэн зарим хүмүүс өр хүүхдээ сайн өсгөөд нэр алдартай хүн болгох хүсэлтэй байдаг. Өндөр албан тушаалд сууж алдартай хүн болоод хүний аим насанд хүрэх эрх мэдэлтэй албан тушаалд суусан ч бай. Эцэг их нь тэднэр бахархна. Тэд бусдыг хууль ёсны дагуу амийг нь хөнөөх зөвшөөрөл авсан. Энд хүмүүс зөвхөн үзен яддаг нэгнээ л алдаг гэсэн үндсэн дүрм үйлчлэхгүй. Хүн төрлөختөн энэ ертөнцид аж төрөх үед хамгийн анхны аллаг гарсан цагаас хойш бүх хүмүүс үүнийг мэдсэн эсхээс үл хамааран хууль ёсны дагуу эсвэл хууль бусаар үйлдсэн эсхээс ч үл хамааран хүний амьд тасралтгүй хөнөөсөөр ирсэн. Санамсаргүй аллаг үйлдсэн хүмүүс ч олон бий. Айрам дэлсгэд түүнд буу өгнө. Өмнөө байгаа хүнийг тэр дайснаа мөн эсхийг мэдэхгүй байж болно. Тэр хүнд зүгээр л тэдгээр хүмүүсийг дайснана гэж хэлнэ. Тэднийг өмнө нь хизээж үзен ядаж байгаагүй хэрн гал нээх бөгөөд энэ нь үзен ядсандаа биш. Ийм зүйл үнэхээр хийхийг хүсэж байгаадаа ч биш юм. Эх орн нь тушаасан болохоор тэр үнийг хийж байгаа. Тиймээс ухамсар нь түүнийг зовоохгүй байна гэдэг. Тэрээр цааш хараад холдон явхдаа ёолох чимээ сонсно. Танил хоолой сонсогдоод түүнийг буцаж очих цагт дайсны дүрмд хувцс өмссөн төрсөн дүүгээ гэдгийг таних болно. Энэ тохиолдолд тэр хүн ууй гашуу нулимсан далайд живнэ. Дайны нөгөө талбарт тулалдаж байсан өөрийн ах дүүгээ хөнөөсөн хүн энэ ертөнцид маш олон байдаг. Хүн төрлөختний түүх ийм юм. Зөвхөн Каин дүү Абелигаа алсан хэрэг биш юм. Харин шууд аллагын тухайд бол хэн нэгэн өөр хүнийг хутгаар шархтуулах эсвэл буугаар буудах юм уу хордуулбал түүнийг туйлын муу хүн гэж үздэг. Гэхдээ хэн нэгэн зүгээр харандаа эсвэл үзэг аваад үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргаж юу хийгдэх ёстойг бичээд доод албан тушаалтнуудаа тушаал өгдөг байсан үе бий. Дараа нь тэр хүний доор хүмүүс гарч ирээд онгоцонд аимшигт зэвсэг ачаад тэр зэвсгээрээ нэг хотыг бүхэлд нь сүрүүлсэн. Хэдэн зуун мянган хүн үнс болон хувирсан юм. Дахиад өөр нэг хот бүхэлдээ үнс нуран болж аимшигтай олон тооны хүн нас барсан. Тэр бол Хирошима, Нагасаки хотууд юм. Атомын бөмбөгдөлтийн аимшигт хүч ийм л байсан. Энэхүү аллагыг тушаалын дагуу үйлдсэн үхлийн дүр зургийг нүдэрээ харсан хүмүүс насан туршдаа асар ихээр зовж шаналсан байх. Зовх, шаналх мэдрэмжийг мэдэрдэггүй хүмүүс олон юм. Хамгийн том бузар мууг үйлдсэн хэрнээ ухамсар нь огтхон ч гэмшдэггүй хүмүүс бий.
Дараа нь тодорхой нэг үндэснийг алан хядах зорилгоор тэд хэний ч төсөөлөмгүй тийм аимшигтай нүглүүдийг үйлдсэн юм. Иймэрхүү зүйлс орчин үеийн түүхэнд ч байсаар ирсэн. Үргэлж ямар нэгэн жишээ татаж болно. Энэ бүх аллахуудыг хувь хүнд хамааруулсан бол яах байсан бол? Ийм хэмжээний аллагыг үндэсний хэмжээнд эсвэл хэсэг бүлэг хүмүүс үйлдсэн тохиолдолд хариуцлагыг тэр бүлэгт хуваадаг тул хувь хүмүүсийн ухамсар тэгтлээх зовдөггүй. Ийм бодолтой хүмүүс олон бий. Харин үүнийг хувь хүнд хамааруулах үед хинч бүр нэг ч хүн зогтож чадахгүй. Яагаад? Хэрэв энд байгаа бүх хүмүүст хэн нэгэн хутга өгөөд үзэн яддаг хүнээ хутгал гэж хэлбэл та тэр хүнийг үхтэл нь үзэн яддаг байлаач үүнийг хийхэд олон сая доллар санал болгосон ч та нарын хэн ч үзэн яддаг хүнээ алахгүй. Үүнийг хийх хүн бараг байхгүй. Хүн хорон муу санаагүй бол ийм зүйл хийхгүй. Гэхдээ ийм үйлдэл хийхэд хэцүү санагдаж үнэндээ ийм зүйл хийхгүй байсан ч дотроо түүнийг хараал идэг би түүнийг алмаар байна. Хэрв дуу намсгагчтай буутай байсан бол буудаж алаад тэрнээс ангижрах байсан юм гэж бодож байж болох юм. Энэ ертөнцид ийм бодол тээж авдаг олон хүн байдаг бөгөөд тэд үйлдэл хийх гэхээр сул дорой. Эсвэл зориг зөрөхгүй учраас энэ үйллүүдээ хийж чаддаггүй. Тийм болохоор хүн зориггүй. Эсвэл хизээж хүний амь хөнөөж байгаагүй болохоор алуурчин гих нэр зүүх нөхцөл байдлаас мултарч чаддаг. Өөрөөр хэлбэл тэр хүн аллах үйлдээгүй учраас тэр юм. Харин Бурхан энэ асуудлыг Есүсээр дамжуулан ярихдаа хүний амь хөнөөх хэмжээний хорон муухай зүйл сэтгэлд нуугдаж байдаг тухай ярьсан. Тэрээр аллах юунаас үүсэлтэй талаар ярьсан юм. Тэрээр аллагын үр дүнгийн талаар яриаггүй бөгөөд хүн бүрт ийм суур шинж чанар байдаг бөгөөд хүний амь хөнөөж чадах сэтгэл нуугдаж байдаг гэдгийг онцолсон. Хэрэв бид бага балчир наснаасаа өдийг хүртэл амьдралаа сайтар тунгаан бодож үзвэл бусад хүмүүсийг туйлын ихээр үзэн ядах эсвэл бусдад хорсох атаархах үе бишгүй олон байсныг харж болно. Өдийг хүртэл амьдрахдаа ийм зүйлийг зүрх сэтгэлдээ ердөө ганц 2 удаа л тээж байсан гэж юу? Зарим хүмүүс бусдын нүдэнд их бүрэг ичимхий хүний амь хөнөөх хүн биш мэт харагддаг. Хэн нэгнийг үзэн ядахаар ч харагддаггүй. Харин илүү дуу шуутай, омогтой хүн өчүүхэн жижиг өдөөн хатгалгад л хүн алж чадах үед санагдаж магадгүй. Ийм төрлийн хүн хүний амь хөнөөж чадах мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ тэр илүү зөөлөн сэтгэлтэй хүн байж болно. Тиймээс Бурхан хүнийг харахдаа түүний үндсэн төлөв байдлыг нь хардаг. Та нар өөрсдийн нүгэл хилэнц дотор үхсэн байв. Та нар урд нь нүгэл хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүүгээ дуулуургүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрлөхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Бидний мөн чанарт нүгэл хийхэд хүргэдэг, нүгэл үлдэх боломжийг олгодог ямар нэгэн зүйл байдаг гэж Библиэд бичсэн байна. Тэр суурь мөн чанар анхдагч гэм нүгэл бидний дотор орших бөгөөд бид үүний дагуу үйлддэг. Ийм учраас бусдыг шоолж, дорд үзэх нь хүний амь хөнөөсөнтэй дүүцдэг гэж үзэж болно. Толинд царайгаа хараад яг байгаагаар нь хардаг шиг таныг буруу зүйл хийгээгүй байсан ч та өөрөө хохирогч байж болох ч бусад хүмүүс таныг дорд үзэж үзэн ядах үед таны зүрх сэтгэлд
адилхан мэдрэмж төрөх болно. Эдгээр үгс нь гэм нүгэлтэнд хамаатай мэт боловч тэр хүн өөрөө гэм нүгэлтний бай болж хүмүүс түүнийг үзэн ядаж түүнд атаархах үед зүрх сэтгэлд нь төрөх мэдрэмж, дотоод мөн чанар нь яг л түүнийг буруутгаад байгаа зүйлсийг хийдэг гэм буруутай хүмүүсийнхтэй адилхан байдаг. Бидний хүүхэд байх үеэс л ийм байсан. Бидний ухамсар энэ бүгдийг ажиглаж байгаагүй гэж үү? Нэлээд урт хугацаанд уншаагүй Библийн хэсэг болох зүрх сэтгэл рүүгээ өнгөж харах боломж олгодог хэсгийг гаргацгаая. Иремья номын 17 дугаар бүлэг 9 дугаар ишлэл. Иремья номын 17 дугаар бүлэг 9 дугаар ишлэл хамтдаа уншицгаая. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ? Эзэн, би зүрхийг эрэлхийлж, цээж дотрыг шалгадаг нь хүн бүрд замуудынхын дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу гэхийн тулд юм. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Магадгүй танд нүгэл үлдэж, нүгэлт бодолд автахыг хизээж зааж өгөөгүй байх. Энэ ишлийн үгс зүрх сэтгэлийн асуудлуудыг хөндөх бөгөөд энэ нь цаг үеийн өөрчлөлт, нийгмийн дэг журмыг сахиж байгаа эсэгтэй ямар ч холбоогүй юм. Тиймээс хүн бүрийн зүрх сэтгэлд иймэрхүү зүйл байдаг. Энэ бол хүний ухамсарт оршдог зүйл гэдгийг хувь хүн хүлээн зөвшөөрөхгүй байж чадахгүй. 10 дугаар ишлэгийг уншийе. Эзэн, би зүрхийг эрэлхийлж, цээж дотрыг шалгадаг нь хүн бүрд замуудынхын дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу гэхийн тулд юм. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хүний зүрх юу юунаас ч илүү хуурамч бохир юм. Энэ тухай бодоход танд ийм зүйл тохиолдож байсан уу? Таныг роман эсвэл өөр төрлийн ном уншиж байхад эсвэл зурагт үзэж байх үед ном, телевизийн нэвтрүүлэгт хормоо гүйлдэгч хүн гарч ирвэл та дотроо энэ ёстой муу үйл байна. Тэр үнэхээр муу хүн юм гэж бодно. Тэгээд та түүнийг хормоо гүйлдэгчийг улам ихээр үзэн ядаж байгаагаа анзаарна. Хэдийгээр та үүнийг цаашид харж чадахгүй мэт санагдах боловч өөрийгөө тэр зүйлд татагдж үргэлжлүүлээд унших юм уу үзэж байгаагаа анзаарах болно. Урд нь би зохиол унших дуртай. Ийм ном уншдаг байхад тэнд үнэхээр аимшигтай зүйл хийдэг хүмүүсийн талаар гардаг байсан. Харин дараа нь бодоход тэр номнуудыг уншиж байхдаа яг л би өөрийгөө толинд харж байгаа мэт миний зүрх сэтгэлийн тусгалыг харуулах толинд харах шиг болсон. Эстэгвээс өөрөөр би үүнийг яаж харж чадах билээ? Хүүхэд халуун гэж юу байдгийг мэдэхгүй бол тэр хүүхэд халуун зүйлээс айхгүй. Энэ тухай тэр юу ч мэдэхгүй. Халуун гэж юу болохыг мэдхийн тулд тэр халуун зүйлд хүрч үзэх хэрэгтэй. Энд зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах вүлээ? Эзэн, би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынхын дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм гэсэн байна. Үүнийг үндсэн хэмжүүрээ болгосноор Бурхны өмнө зогсоод надад гэм нүгэл байхгүй гэж итгэлтэй хэлэх хүн гарахгүй. Матай номын 5 дугаар бүлгийг дахин гаргацгаая. Хорин 21-22 дугаар ишлэгийг хамтдаа уншийе. Чи хүн буул, хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино гэж хууччуул дайлцныг та нар сонссон. Харин би та нарт хэлье, ах дүүдээ хилгэнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлийн өмнө буруутай. Муухаг гэж хэлсэн хэн боловч
галтай тамд орохоор буруутгагдах болно. Энд юу гэж хэлснийг авч үзвэл хүн бүр хинч байсан там руу явж байна гэж дүгнэж болно. Там руу. Ийм хүмүүсийг галтай там руу орох аюул дагна гэж Есүс хэлсэн. Зөв чудраг хүн яаж ийм зүйл хэлж чадваа? Та нар Есүсийг тамийн тухай тоглосон гэж бодож байна уу? Үнэхээр үгүй. Баптист Иохан хэлэхдээ тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд өдрмөө гүйцэд цэвэрлээд буудайгаа сарвчин довоолж харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана. Энэ хэмжүүрээр бид тамд дуусах болно гэв. Бид Библийн хэд хэдэн хэсгээс тамийн тухай өгүүлсэн байгааг харж болно. Хүн бүр галаар давслагдана гэсэн байна. Түүнчлэн Библиэд тэднийг үеийн үед өдөр шөнөгүй тарчлана гэж гардаг. Хэрв там руу зөвхөн бие ороод тэнд биеийг зовж шаналдаг байсан бол дээр боловч зүрх сэтгэлч бас тамд зовж шаналах бөгөөд зүрх сэтгэл мэдээж хизээч үхэхгүй. Учир нь сүнс үхэхгүй. Харин залуугаараа тамд очдог. Хүн хэдэн ч настай байсан. Үхэлтэй нүүр тулахтаа хөгшөрч бүхтийсэн ч үхлийн ирмэг дээрх өтөл насан дээр ирсэн ч тэр хүний сэтгэл залуу хിവэрэ байж мөнхийн зүрх сэтгэл нь там руу явж Библиэд өгүүлсэн шиг үеийн үед өдөр шөнөгүй тарчлах болно. Яагаад Есүс тамийн тухай ийм нухацтай ярьсан бэ? Учир нь биднийг ийш тийш нь явуулахгүй тулд урьдаас бэлтгэхээр ирсэн болохоор тэр юм. Биднийг тамд орохоос сэргийлж ирсэн юм. Тиймээс эдгээр зүйлийг хэлсэн. Энэ ертөнцид өөр хинч ийм зүйл сургаж байгаагүй. Есүс хэлэхдээ би бол зам, үнэн, ам мөн. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй гэсэн. Энэ үгийг хэлсэн нэгэн биднийг зүгээр диваажн руу аваачих гэж ирээгүй юм. Юуны түрүүнд биднийг тамд оруулахгүй тулд там руу орохоос сэргийлэхийн тулд ирсэн юм. Учир нь хуурамч сургаал айлддаг хүмүүс хуурамч иш үзүүлэгчид унсан сахиусан тэнгэрүүд тамд очих болно. Энэ бол муу ёрын сүнснүүдийн очдог газар юм. Тиймээс тамд чөтгөрүүд болон унсан сахиусан тэнгэрүүд гудамжны буланд холхих дээрэмчдээс ч илүү бусдыг тарчлаан зовоох болно. Учир нь чөтгөр энэ газарт төв байраа цогцлоосон байдаг. Мөн хүн төрлөختний түүхийн туршид чөтгөр галаар тоглож хүн бүрийг таршлаасаар ирсэн. Хүмүүсийн зүрх сэтгэл өмнө сандарч, зовж шаналж, төөрөлдөн бусад хүмүүсийг үзен ядах үед энэ бүхний их үүсвэр нь хүний дотор нуугдсан гомдол зэвүүцэл гэж үздэг. Солонгос хэлний энэ үг хоёр хятад ханзнаас бүтсэн бөгөөд хоёр дахь нь гал гэсэн ханз юм. Бидний зүрх сэтгэлтэй гал холбоотой байдаг. Хэрв та хилээ болгоомжтой ашиглахгүй бол хил бол гал бөгөөд өөрөө тамаар асаж байдаг гэж Библиэд өгүүлдэг. Тиймээс хүмүүс энэ ишлийг уншаад тамд ормооргүй байгаа бол хэнийг ч үзен ядах ёсгүй гэсэн дүгнэлтэд хүрдэг. Тэд ийм дүгнэлтэд хүрч байна.
Гэвч тэд энэ шийдвэрийг гаргасныхаа дараа хүмүүсийг улам бүр үзэн ядаж байгаагаа анзаардаг. Хэрэв хонх салхинд хийсч эцэст нь жингэнэх үед та хонхыг цохиод чимээ гаргахаа зогсоо гэж хэлбэл улам их дуу чимээ гаргах болно. Хонхыг чанга цохих тусам дуу нь улам чангарна. Таны маш ихээр үзэн яддаг хүн байдаг бөгөөд та түүнийг үзэн ядахгүй байхыг хичээж байна гэж бодъё. Та тэр хүнийг дахиж үзэн ядахгүй гэж шийдээд Бурханд залбирч, "Эзэн минь тэр хүнийг хайрлахад минь туслаач. Түүнийг ингэж үзэн ядахыг минь болиулж өгөөч" гин. Тэгсэн хэрэн дараа өдөр нь та тэр хүнийг үзэж чадахгүй байгаагаа анзаарах болно. Нэгэнт алах хүсэл хүний зүрх сэтгэлээс урган гардаг учраас тэр хүн өөрийн дотоод хүслээс зүгтаах ямар ч боломжгүй тийм нөхцөл байдалд ордог. Энэ чинь л хүн. Тиймээс энд яригдж буй зүйлийн мөн чанарын тухай ярил эдгээр үгс хүн бүрт хүн төрлөختөнд нийтд нь хамаатай юм. Гэхдээ энд бичигдсэн үгс нь тэр үед Есүстэй нүүр тулан уулзаж байсан юудэчүүдэд зориулагдсан юм. Эдгээр үгс. Тэгээд ирээдүйд ертөнцийн төгсгөл ирэх үед Есүсээс сонссон зүйл юудэчүүдэд хууль бөгөөд сургамж болж чадна. Одоохондоо мэдэхгүй байгаа ч эдгээр үгс ирээдүйд Тэнгэрийн хаанчлалд орох хүмүүст хэрэг болж болох юм. Харин өнөөдөр амьдарч байгаа бидний хувьд Есүсийг анх ирээд Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглах үед хүмүүсийн сонссон үгс бидний хувь хүнтэй ямар хамааралтай болохыг олж харах ёстой бөгөөд энэ ертөнцид амьдарч буй бүх хүнд хамаатай эсхийг нягтлж үзэх хэрэгтэй. Бидний гэрт байгаа хүмүүжил сайтай хүүхдүүд хүртэл энэ хорвоод авчирсан өхөөрдөм ялах үрсч гэсэн баг багаар өсөж торних тусам ийм гим нүгэл рүү орж байдаг. Энэ нүглийн нахиа тэдний дотор аль хэдийн соёолон ургаж байна. Тиймээс тамийн хаалгыг хааж хүн нэг бүрийн там руу явах замыг халахлан тамд оруулахгүй тулд ирсэн нэгэн. Бидэнд урьдчилж анхааруулсан. Эдгээр үгс эхэндээ хэн нэгэнд зориулагдаагүй. Үүнийг эхэнд сонссон хүмүүс харь үндэстнүүд биш юм. Тэд бидэн шиг хүмүүс байгаагүй. Энэ үгийг анх сонссон хүмүүс бол юудэчүүд юм. Тэд хуулийн дагуу амьдрахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан. Хуучин гэрээний судруудын дагуу амьдрахын тулд тэд маш их хичээл зүтгэл гаргасан учраас Есүс "Чи хүн бүү ал" гэж хууччул дайлсныг та нар сонссон гэв. Есүс өөр зүйлийг хэлсэн. Хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино. Харин би та нарт хэлье. Ах дүүдээ хилгэнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүдээ хилгэнэгч хэн бүхэн энд ах эсвэл дүү гэж байгаа нь танай гэр бүлийн төрсөн ах дүү гэсэн үг биш юм. Би айлын ганц хүү учраас ах дүүдээ хилгэнэгч хэн бүхэн гэх үгсийг хэлэхэд буруудахгүй. Учир нь надад ах дүү байхгүй юм чинь. Гэхдээ ийм хувиа хичээсэн хүмүүс энд юу гэж бичснийг дахиад нэг харах хэрэгтэй. Иймэрхүү хүмүүс Библиэд бичсэн зүйлийг үл тоомсорлон нүгэл үйлддэг учраас илүү том шийтгэл хүлээж магадгүй юм. Үл тоомсорлагч гэсэн нүгэл урдаа юу байгааг харж чадахгүй хүн хавцлын эрмэгт ирэх хүртлээр итгэлтэйгээр ураг шалхсаар буруу алхам хийвэл харж чадахгүй гих шалтгаанаар тэр хүн хавцлаас унахгүй гэж юу? Өөрөө харж чадахгүй ч унаж газар дээрээ өөхөх болно. Тиймээс Бурхны үгийг мэдэхгүй байх ч бас нүгэл юм. Энд ах дүүдээ хилгэнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай гэх үед юудэчүүд бие биенээ ах дүү гэж дууддаг байсныг санах хэрэгтэй. Тэд хинч байсан үндэстэн дотроо бие биедээ ах дүү гэдэг нэр томьёо ашигладаг байсан. Солонгост бол хүмүүст хандахдаа ах гэдэг нэр томьёо хэрэгэлдэггүй, тийм үү?
Хоорондоо ямар нэгэн холбоо байгуулах эсвэл гэрээ байгуулахаас бусад тохиолдолд ах トゥ гэж бие биенээ дууддаггүй. Гэвч юудэчүүд бие биедээ ах トゥ гэдэг нэр томьёог энгийнээр ашигладаг байсан. Есүс тамд очих асуудлыг урьдчилан шийдвэрлэхээр ирсэн бөгөөд эдгээр үгс бидний хувьд ямар сургамжтай байж болох талаар бодох хэрэгтэй. Хэрв Бурхны үгээр дамжуулаад хүн өөрийгөө тамд унахгүй гэдгээ ухаарч энэ нь ямар аз завшаантай хэрэг болохыг ухаарсан бол тэр хүн үүнд ихэд талархах ёстой юм. Энэ бол хэн нэгний зүрх сэтгэлдээ ургуулад зохиочихж чадах зүйл биш юм. Хүн зүрх сэтгэлдээ Бурханаас тодорхой амлалтыг хүлээн авснаар тамд орохоос сэргийлж чадна. Үүнийг мэдэрч чадаагүй хүмүүс тамаас зүхтааж чадахгүй. Тэд өөхөх хүртлээр үүнээс зайлсхийж чадахгүй юм. Хүн бүрийн ухамсарт ийм шаналл байдаг. Хүн энэ ертөнцид завгүй амьдрахдаа үүнийг умартах боловч дахиад энэ асуудалтай тулгарх үед энэ нь дахиад урган гарч ирдэг. Та хэн нэгнийг үзэн яддаг байгаад хоёр биенээсээ холхон амьдрахын тулд холдвол асуудлуудаа мартаж бие биенээ үзэн ядхаа болох боловч өөрсдийн амьдралаар амьдарч байгаад 10 жилийн дараа дахин уулзвал та өнгөрсөн бүхнээ мартаж уучлах цаг болсон гэж бодох болно. Харин дараа нь тэр хүн нөгөө зүйлээ дахин давтвал та түүнийг цаашид твчихгүй гэдгээ ухаарад дахиад л үзэн ядах болно. Нүглийн мөн чанар бидний дотор урд өмнө байсан шигээ үлддэг. Энэ тухай нөгөө талаас нь бодож үзье. Есүсийг харин би та нарт хэлье хэмээхэд та нар гэдэг нь тэр үед Есүсийг сонсож байсан хүмүүс буюу юудэчүүд байсан. Тэд Авраамийн үр удам бөгөөд Авраамыг өөрсдийн сүнслэг эцэг эдэгт итгэдэг байв. Авраам бол юудэчүүдийн анхны өвөг эцэг байсан хэдий ч Авраамийн үр удамд нэгэн баян чинэлэг хүн байсан. Есүсийн ярьсан нэгэн түүх бий. Нэгэн баян хүн байсан бөгөөд маш их хөрөнгө чинээтэй тул үргэлж найр наадам хийдэг байв. Гэвч түүхэндээ баяны үүдийг сахин хэвтэх гуйлагчнаас өөр нэр гардаггүй. Түүнийг Лазар гэдэг байжээ. Лазар гэх нэрийг орчуулбал Бурхан бол миний туслагч гэсэн үг юм. Энэ хүн баяны үүдийг сахин хэвтэж бүх бие нь яр шарханд идэгдсэн байв. Гуйлаг гуйж олсон хоолоороо ам зогоодог байсан бололтой тэгэхэд ноход ирээд шархыг нь долооно. Гэвч дараа нь тэр хоёр хүний хувьд адилхан цаг хугацаа өнгөрөхөд өөр өдрүүд байсан эсхийг нь мэдэхгүй ч хоёулаа тэр хавьяар дахиж үзэгдэхээ болов. Тухайн үед тэр хоёр газрын хөрснөөс алга болсон ч тэднийг харсан хүмүүс сайн мэддэг байсан юм. Гуйлагч нь төрүүлж өгсөн үү? Эсвэл баян эр төрүүлж өгсөн үү гэдгийг энэ хоёр хүний амьдралыг нүдээр үзсэн хүмүүс мэдэх үзээ. Тэр хоёрын амьдрал асар их ялгаатай байсан. Баян эр өдөр бүр тансаглал дунд амьдарч, өдөр бүр зугаацаж, найрладаг байсан гэж Библиэд бичсэн байдаг. Харин гуйлагч нь зуны халуунд ч тохиромжтой хувцас олж чадахгүйгээсээ болоод өвлийн хувцас, даавны өдөс шиг хувцас өмсдөг байсан бол баян эр нарийн нэгсэн майланган хувцас өмсөж, сэрүүн газар амьдрах боломжтой байв. Тэр өдөр бүр найрлан зингэдэг байжээ. Харин гуйлагчтай нохойноос өөр хэн ч харьцдаггүй байв. Тэгээд ч гуйлагчинд нохой шиг ханддаг байлаа. Иймд дэлхийн ертөнц түүнийг мартаад уджээ. Баян эрийг өөхөх цаг болоход оршуулганд нь ирэх хүн олон байсан нь лавтай.
Мөн түүний араас өргөн хүрээнд гашуудсан байх. Гэвч гуйлагчныг магадгүй хадсан сүрлэн дэвсгэрт ороогоод хаан ихтэй замаас зайдуухан оршуулсан биз. Баян эрийг бол илүү сайхан газарт оршуулсан байх. Баян хүн энэ ертөнцид завгүй байсан байх, тийм үү? Хүн энэ ертөнцид яаж ч завгүй амьдарсан өөхөх цаг нь ирэхэд тэр юу ч хийж чадахгүй. Бид хичнээн завгүй амьдралаач тэр өдрийг ирэхэд бид яаж чадахгүй. Бид бүгдийн хувьд амрах цаг ирнэ. Тэр баян эр нүдээ нээгээд үнэхээр гайхав. Баян эрийг тамд нүдээ нээхэд түүний тэгж их адалдаг байсан. Хүний ёсоор хандж чадаагүй. Өөрийг нь орж гарч байхад хаалганы дэргэд хэвтдэг байсан хүн. Түүний үзэж чаддаггүй байсан тэр хүнийг өөрийн уугуул өвөг эцэг Авраамийн өвөрт байхыг харав. Энэ гэгэн дүр зургийг тэр харсан юм. Харин баян эр асар их тарчлаан дунд байлаа. Маш их халуун байсан бөгөөд тэрээр ихэд цангаж байв. Түүнийг тайтгаруулах хүн байсангүй. Ийм газар ирнэ гэж тэр хизээж төсөөлөөгүй билээ. Энэ аимшигт зовлон зүдгүүр дунд түүнийг өөдөө харахад Лазар Авраамийн үр дээр байгааг олж харав. Одоо Лазарын байгаа газарт тэр өөрийн хамтрагчдынхаа нэгийг харсан бол тэгтлээ их гайхахгүй. Гэвч энэ залхуу нөхрийг өөрөөсөө ондоо байр суурьнд огт өөр газар хараад маш их цочирдов. Тэр Авраам эцэг минь. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хөлийг минь сэрвцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна гэж хашгирав. Тэр түүнээс ингэж гуйжээ. Энэ цаг мөчид тамд байхдаа хүртэл нүдээ нээгээд түүний нөхцөл байдал өөрчлөгдөж ийм аимшигт золгүй явдалтай тулгарснаа мэдээд тэр өрөвдөлтэй хүнийг одоо ямар агуу байр суурин дээр очсныг харсан ч түүний мөн чанар хിവэрэ байлаа. Тэгээд зарц нарынхаа нэгийг дуудаж байгаа юм шиг л дуудав. Лазарыг ийм агуу байр суурин дээр байхыг хараад өөрт нь ус авчирч өгөхийг хүссэн. Тэрээр Лазарыг хурууныхаа үзүүрээр дусал ус авчирч өгөхийг гуйв. Энэ ертөнцид амьдарч байхдаа тэр хүн Бурхны үг гэж юу болохыг огт мэддэггүй байсан. Үүнээс бид түүний мөн чанар ямархуу байсныг харж болно. Хэрэв энэ ертөнцид амьдарч байхдаа Есүсийн үгсийн мөнх амийн уснаас өчүүхэн туслахч болов уусан бол тэр ийм мөн чанартай байхгүй л байсан юм. Би мөнх амийн усыг амсаж эзний үгийг дуулууртай дагсан гэх магтан дуу байдаг. Хэрэв баян хүн үүнийг хийсэн бол тэр ийм байдалд орохгүй байх байсан. Тэгээд түүнийг дахин хашгирахад Авраам түүнд хандан "Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйл хүлээн авахд Лазарч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна" гэв. Гэтэл баян эр дахиад л хашгирав. Тэр хоёр дахь удаага хашгирлаа. "Эцгээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуй. Би 5 дүүтэй. Энэхүү тарчлын газар тэднийг ирүүлэхгүй тулд Лазар тэдэнд сануулга" гэжээ. Баян эрийн ухамсар эцэст нь сэрэг шиг болсон мэт байвч махан биедээ хайртай байдал нь хിവэр үлдсэн бололтой.
Тэгэхэд Авраам түүнд хэлв. Хэн нэгэн үхэхсдээс амьлаад тэдэн дээр очсон ч тэд түүнийг сонсохгүй. Мосе ба иш үзүүлэгчид байхад ч тэднийг сонсдоггүй. Үхэхсдээс амьсан хүний үгийг сонсно гэж үү? Одоо Лукийн сайн мэдээг гаргацгаая. Лук номын 16 дугаар бүлгийг гаргая. Хэрв гаргасан бол би 19 дугаар ишлээс эхлэн унших болно. Ганцаараа уншихын оронд үүнийг хамтдаа уншаад үнэн эсхийг нь харцгаая. Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэгсэн майланган хувцс өмсөж өдөр бүр найрлан цэнгдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гихч нэгэн ядуу ир хаалгыг нь сахин хэвтэж мөнөөх баяны ширээнээс унсан өвдөл цөвдлийг нь эдгсэн химээ хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж шархыг нь долоодог байв. Ядуу ир үгсэнд тэнгэр элч нар түүнийг авч Авраамийн үр дээр тавьжээ. Баянын ч үгсэнд түүнийг оршуулв. Тээнхүү тэр үхэхсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дэвшлүүлж тэртээд байгаа Авраамыг болон түүний үрдэх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүүрээд хөлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна гэж хашгирахад Авраам "Хүү минь чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахд Лазарч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна. Энэ бүхнээс гадна эндээс наан ч очих, наанаас ч энэ дэрхийг хүсэгчдийн хэн ч ирж очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ гэхэд тэр эцгээ тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуй. Би 5 дүүтэй. Энэхүү тарчлын газар тэднийг ирүүлэхгүй тулд Лазар тэдэнд сануулга гэж хэлжээ. Харин Авраам тэдэнд Мосе ба иш үзүүлэгчид байгаа. Дүү нар ч тэднийг сонсог гэхэд тэр "Үгүй, Авраам эцэг минь, үхэхсдээс хэн нэг нь тэдэн рүү явбал тэд гэмших болно" гэв. Харин тэр түүнд "Хэрв тэд Мосе ба иш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэхсдээс хэн нэг нь амьсан ч тэд үнэмшихгүй биз дээ" гэв. Энд Есүс зүгээр нэг жишээ татах гэж сургаалт зүйрлэл хэлээгүй бөгөөд яг тодорхой баримтуудыг тайлбарласан юм. Тэнгэр, газар, далай ба хуурай газрыг бүтээгч Бурхан бүхнийг бүтээгээд хүний биеэр энэ ертөнцөд ирсэн. Тэрээр тамийн нөхцөл байдлыг яагаад мэдэхгүй байна гэж. Хүмүүсийн сүнс очдог тамийг үнэхээр харсан учраас ярьсан. Үүнийг мөн үхэхсдийн орон гэж нэрлэдэг. Хүний биеэр ирэхийнхээ өмнө ч энэ тухай ярьсан. Хэрв 30 дугаар ишлэгийг харвал "Үгүй Авраам эцэг минь, үхэхсдээс хэн нэг нь тэдэн рүү явбал тэд гэмших болно" гэсэн байна. Иймд Авраамаас Лазарыг явуулахыг хүссэн. Одоо 31-р ишлэгийг харцгаая. Харин тэр түүнд "Хэрв тэд Мосе ба иш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэхсдээс хэн нэг нь амьсан ч тэд үнэмшихгүй биздээ" гэж хэлсэн. Энд Мосе ба иш үзүүлэгчид гэдэг нь иш үзүүлэгч нарын бичээсүүдийн тухай ярьж байна. Тэр үед шинэ гэрээ бичигдээгүй байсан тул тэр ингэж хэлсэн юм. Мосе ба иш үзүүлэгчдийн бичээсүүд нь Есүс Христийг гэрчлэх номнууд юм. Нэг удаа Есүс 2 шавьяага "Мунхаг хүмүүсээ иш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрог сэтгэлтнүүдээ" гэж зэмлэдэг. Хүмүүсийг там руу явхаас сэргийлэхийн тулд Есүс өөрийн биеэр ирсэн. Тэр хүмүүсийг там руу явахыг нь зогсоохоор ирсэн. Тэгээд тэр энэ бүгдийг тайлбарласан юм. Энэ ертөнцид Мосегийн бичээсүүд болон иш үзүүлэгчдийн бичээсүүд Есүсийг гэрчилдэгч. Мосе болон иш үзүүлэгчдийн гэрчилсэн Есүст итгэдэггүй хүмүүс там руу явхаас зайлсхийж чадахгүй гэдгийг Есүс урьдаас хэлж байсан. Хүний хэлээр ярил,
Хүнийг ийм хувь тавилан хүлээж байдаг. Хүний зүгтаа чадахгүй хувь тавилан. Нэгэнд хүн болж төрсөн бол тэр зүгт явах бөгөөд энэ нь хүн бүрийн хувьд үнэн юм. Бид зарим хүмүүсийг тийшээ явдаг, харин зарим нь явахгүй гэж хэлж чадахгүй. Бүгд л тэр зүгт явж байна. Есүсийн үгийг урьдаа сонсож ийм хувь тавилангаас зайлсхийх азтай хүмүүс үүнд хамаарахгүй. Бид ийм л аюултай газар амьдарч байна. Зарим хүмүүс нэмгэн мөсөн дээгүүр алхах тухай ярьдаг. Бид энэ ертөнцид үрд мөнх амьдрах мэт санагдаж болох ч мөс хагарч бидний амьд уусмагц тэр газар руу явах болно. Биднийг тийшээ явхаас зайлсхийх боломжийг олгохоор Есүс энэ ертөнцид ирээгүй гэж үү. Тэрээр Мосе ба иш үзүүлэгчдийн бичсэн үгсийн дагуу ирсэн. Биднийг гимнүгэл дунд амьдарч тэр газар руу чиглэн явж байсан учраас тэр нэгэн энэ үгсийн дагуу ирсэн юм. Бидний тийшээ явахыг зогсоохоор ирсэн. Энэ хувь тавилангаас зайлсхийх боломжийг олгохоор ирсэн билээ. Тэгээд бидэнд ингэж хэлсэн, хүмүүс яаж тамд очдгийг ярьж өгч. Нүгэл үлдэхгүй ч гэсэн бидний дотор орших суур нүглийн талаар мэдэх хэрэгтэй гэсэн. Энэ асуудлыг шийдэх арга зам байгаа учраас тэр бидэнд ингэж хэлсэн юм. Матай номын 5 дугаар бүлэг рүү эргэн оръё. Хорон 23 ба 24 дугаар ишлэлүүд. Хамтдаа уншицгаая. Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр дараа нь ирж өргөлөө өрг. Энэ хэсгээс харж байгаачлан Есүс бидний дотор орших нүглийн суур мөн чанарын тухай яриад биднийг ах дүүгээ үзэн ядах эсвэл ахыгаа мулгуу гэж дуудан харааж зүхэж байгаа бол тэрээр тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал өргөлөө тахилын ширээний өмнө орхиод эхлээд тэр ах дүүтэйгээ эвлэрээд дараа нь ирж өргөлөө өрг гэсэн байна. Эдгээр үгс мэдээж юудэчүүдэд хамаатай. Бидэнтэй ямар нэгэн шууд холбоо хамааралгүй зүйл бол тахилын ширээний асуудал юм. Олон хуурамч тахилын ширээ байдаг. Хүмүүс ийм эндэр хийгээд тэндээсээ номлодог. Учир нь ард түмэн хандив өгч урд нь өргөдөг болохоор тэрхүү урд хэсгийг тахилын ширээ гэж нэрлэдэг. Гэхдээ энд яригдж байгаа тахилын ширээ биш юм. Энэ бол хүмүүсийн бурханд зориулж тахил өргөдөг тахилын ширээний тухай ярьж байгаа юм. Энэ тахилын ширээний өмнө олон өргөл өргөдөг. Тэд хонь, үхэр эсвэл өөр амтан ядална. Хэрэв та Левит номын 1-р бүлгийг уншвал энэ бүх өргөлүүдийн тайлбарыг олох болно. Тиймээс хэрэв нүгэл үлдээд тахил өргөж гимээ цайруулахаар ирсэн бол энэ тахилыг зөвхөн бурханд өргөж байна гэж бодох ёсгүй. Есүс биднийг өргөлөө тахилын ширээний өмнө орхиод эхлээд ах дүүтэйгээ эвлэрээд дараа нь ирж өргөлөө өрг гэсэн. Гэвч тэр юудэчүүд энэ үгсийг ницаасан. Яг түүний хэлснээр юу хийх ёстойгоо тэд ойлгоогүй бөгөөд зүгээр л өргөл өргөхийг хүсэж байсан. Израилийн түүхэнд ийм их бэрхшээл, зовлон зүдгүүртэй тулгархаас ч өмнө Бурхан тэднийг хэрхэн зэмлсэнийг Библиэр дамжуулан харж болно.
Исая номын 1-р бүлгийг гаргацгаая. Исая номын 1-р бүлгийн 10-аас 17 дугаар ишлэл. Үүнийг хамтдаа уншицгаая. Содомын захирагчдаа эзний үгийг сонсогтун. Гоморагийн хүмүүсээ Бурхны маань зааварт чих тавигтун. Эзэн айлдаж байна. Олон тахилч нь надад юу юм бэ? Хуцын шатаалт тахилдч бордсон үхрийн өөхөнд ч би бүр ханлаа. Бух хураг ямааны цусыгч би эс таалмуу. Өмнө минь үзэгдэхэл гэж та нар эрэхтээ хашааг минь дэвслээд бай гэж хэн та нараас шаардав. Утгагүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлагч нь надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цуглааны дуудлага болох ёс бус тусгай чуулганыг би эс төвчнө. Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг би үзэн ядмуу. Тэдгээр нь надад тэр төвөг болж, тэднийг үүрэх гэж би цөхөрмүү. Та нарыг гараа сарвайхад та нараас би мэлмий буруулна. Та нар олонтоо залбирсан ч би эс сонсно. Гар чинь цусаар бэлдсэн байна. Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо. Сайныг үйлдэхийг сурцгаа. Шудраг ёсыг мэтэг. Дарлагдахстыг тэтг. Үнчнийг өмөр. Бэлэвснийг өмгөөл. Бид 17 дугаар ишлэл хүртэл уншлаа. Олон тахилаараа та нар миний төлөө юу хийхийг оролдоод байгаа юм бэ? Надад ямар тустай юм? Хүмүүсийн өөрт нь авчирч өргөдөг энэ бүх тахилуудыг Бурхан харахыг ч хүсэхгүй байгаагаа хэлсэн юм. Энэ бол Бурханы харах өнцөг байв. Учир нь тэдний зүрх сэтгэл хилэнцээр дүүрэн байснаас болсон. Бурхан тэднийг зүгээр л хашааг нь дэвслээд байна гэж хэлсэн бөгөөд үүнийг төвчж чадахгүй гэв. Энэ бол ард түмнийг гэм нүглээр дүүрэн байхад энэ үндэснийг зэмлэх Бурханы арга байсан юм. Тэгээд Есүс ирээд там руу явж буй эдгээр хүмүүстэй ярьж ийм маягаар тэдэнд урдчилж анхааруулсан. Галтай тамд орох асуудлаас болоод Есүс хэлв. Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал. Энэ бол Матай номын 5 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл. Хорин 23-24 дугаар ишлүүдийг хамтд нь уншъя. Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр дараа нь ирж өргөлөө өрг. Хэрэв ах дүүгээ зовоож, хохироож, эсвэл гомдоосон бол хэрэв чиний ухамсарт ийм зүйл байгаа бол та нар Бурханд өргөл өргөхөөр ирэх ёсгүй. Эхлээд өргөлөө тэнд орхиод ах дүүтэйгээ эвлэрсний дараа ирж тахилын ширээнд өргөл өргөх хэрэгтэй. Есүс эдгээр зүйлийг хийхэд өөрийн гэсэн дараалал бий гэж хэлсэн. Энэ нь тухайн үед амьдарч байсан хүмүүст маш хэцүү байсан бөгөөд үгийг нь дагахад маш хэцүү байсан. Энэ тохиолдолд бид өнөөдөр сэтгэл зүрхээ ямар байдлаар шалгах ёстой вэ? Хэрэв бид өөрсдийн ах дүү гэж нэрлэдэг итгэгчидтэй танилцаж гигантнүүдтэй хамт цагийг өнгөрөөхдөө хэн нэгнийг үзэн ядах, дургуйцэх, эсвэл зүгээр л тэдэнтэй ойлголцож чадахгүй хэрнээ өөрсдийгөө Бурханд итгэдэг, Бурханд талархаж байна. Бурхныг магтан дуулъя гэж хэлбэл энэ бүхэн жигшмээр зүйл болж хувирна. Зүрх сэтгэл чинь амрахгүй. Ариун сүнс бидний дотор байгаа зүйлээс болоод биднийг хуулиас ч илүү хатуугаар хардаг. Хэрэв бидний ухамсарт иймэрхүү зөрчилдөөн байвал та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байх тун гэсэн Библийн ишлэлийг дагах хэрэгтэй. Эдгээр үгс нь юудэчүүдэд юудэчүүдийн төлөө зориулагдсан юм.
Энэ нь тахилын ширээн дээр бид зүйлээр өргөл өргөхийг хэлсэн боловч өнөөдөр итгэгч бидний хувьд эдгээр бид зүйлс нь сүүдэр бөгөөд одоо бидний хувьд Есүсийн үхэл илүү том өргөл болж байна. Би тахилуудаас ч болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж миний өмнө болоо. Энэ нь бидний хувьд Библийн үнэхээр адислагдсан үгс юм. Гэхдээ бид бие биедээ төвчээртэй хандаж чадахгүй. Энэ бүх мэдрэмж бидний дотор унтаа байдал байвал хэрэв бид бусдыг үнэхээр үзэн ядаж тэр мэдрэмж хизээш өөрчлөгдөхгүй бол зүрх сэтгэлдээ байгаа асуудлыг шийдэж чадахгүй бөгөөд дараа нь асар их зовж шаналх болно. Тиймээс Бурханд залбирахын өмнө Библиэд гардаг шиг харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөнө. Хэрэв бид зүрх сэтгэлдээ амар амгалан байхыг хүсвэл энэ аргыг хэрэглэх хэрэгтэй. Ах дүүс хоорондоо хан босгохыг зөвшөөрсөн атлаа тахил өргөж Бурхны өмнө барих гэж оролцсон хിവэр байвал зохимжгүй юм. Эзний сургаал бие махбодын эсвэл сүнслэг байдлын аль нь ч байсан хүн бүрт зориулагдсан сургаал билээ. Одоо 25 дугаар ишлэгийг харцгаая. 25 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчэд өгч шүүгч түшмэлт хүргэж чи шоронд хаягдах вэ? Үннээр би та нарт хэлье. Чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй. Үүнийг харвал замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд гэсэн байна. Энэ нь түүнтэй хурдан эвлэр гэсэн үг юм. Тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчэд өгч шүүгч түшмэлт хүргэж чи шоронд хаягдах вэ? Эдгээр үгсийг авч үзвэл олон Христэд итгэгчид энэ ишлэлийг хэрхэн ойлгодог вэ? Энэ үгс бидэнд ямар ч хамаагүй мэт санагдана. Бидний амьдралд хэн нэгэн өрөнд орох юм уу? Шүүхэд дуудагдахаас бусдаар иймэрхүү зүйл тохиолдоход бид энэ надад ямар хамаатай юм бэ гэж бодож магадгүй. Гэхдээ таны католик, протестант эсвэл еврей байхаас үл хамааран бидэнд үл ойлговол зохих зүйл бий. Энэ шашнуудыг аль нэг нь шүтдэг байсан. Юуны түрүүнд шүтлэгтэй хүмүүс бол биднийг боомлдог, тарчлаадаг, буруутгадаг, ихэвчлэн бүдэрхэд хүргэдэг, хуулинд захирагддаг. Хууль мэддэг хүмүүс тэр хуулиндаа гар хөлн хүлэгддэг. Миний хэлэх гээд байгаа зүйл бол тэдний сүнс хуулийн гарт оршдог юм. Эдгээр үгсийг юуны түрүүнд юудэчүүдэд зориулж хэлсэн болохыг бид Библиэс харж байна. Иохан номын 5 дугаар бүлгийг гаргацгаая. Иохан номын 5 дугаар бүлэг 45 дугаар ишлэгийг хамтдаа уншицгаая. Үүнийг хамтдаа уншъя. Эцгийн өмнө би та нарыг буруутгах гэж бүү бод. Та нарыг буруутгагч бол та нарын найдвараа тавьсан Мосе мөн. Буруутгагч гэж хэнийг хэлэх вэ? Тийм ээ. Мосе бол та нарыг буруутгагч нэгэн гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хэсгийг эхнээс нь дахиад эргцүүлэн бодвол чи хүн бүү ал гэж хууччуулд айлцныг та нар сонссон гэсэн байдаг. Хэрэв энэ тухай бодвол 10 зарилгийг өгсөн хүн Мосе юм. Тэднийг Мосе өгсөн. Хүмүүс Мосегоор дамжуулан Бурхны тэдэнд өгсөн хуулийн зорилго утга учирыг бүрэн ойлгоогүй байхад юудэчүүд энэ хуулийг гаднаас нь сахиж эхэлсэн тул тэд зүгээр л Бурхны өмнө тахилыг ажиглах, тахил өргөхдөө сайн байсан бөгөөд үүнийгээ хангалттай гэж боддог байв. Харин Есүс тэдэнд эхлээд зүрх сэтгэлээ өргөх ёстой гэж заасан. Иймд хэрэв Мосегийн хууль юудэчүүдийг буруушааж байсан бол тэд
үйлдсэн нүглийнхээ төлөө буруутгагдсан уу? Эсвэл нүгэл үйлдэх магадлал нь буруутгагдах үндэслэл байсан уу? Эдгээр асуудал бид ямар байр суурьтай байх вэ? Ром номын 2 дугаар бүлгийг гаргацгаая. Ром номын 2 дугаар бүлэг. Бид 1-ээс 16 дугаар ишлэл хүртэл унших бөгөөд унших үед таны сэтгэлийг хөдөлгөж буй ишлэлүүдийг тэмдэглэнэ үү? Бидний энд ярьсан зүйлд хамаарах ишлэлүүдийг 2 дугаар бүлэг 1 дугаар ишлэл. Тиймээс шүүдэг хүн бүрээ тань шалтгаан байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Учир нь шүүдэг та мөн л эдгээрийг үлддэг шүү дээ. Ийм зүйлсийг үлддэг хүмүүстээр буух Бурхны шүүлт нь үнний дагуу байдгийг харин бид мэднэ. Ийм зүйлсийг үлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үлддэг хүнээ. Та Бурхны шүүлтээс мултран гэж бодож байна уу? Эсвэл Бурхны инэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилт хүргэдгийг та мэдлгүй. Түүний инэрл хүлцэл ба төвчээрийн баяныг басамжлах уу? Харин та өөрийн хатуурал гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурхны зөв шүүлтийн уур хилэн ба илчиллийн өдрийн хилэгнэлийг хурааж байна. Бурхан хүн бүрд үйлсийнхэн дагуу хариуг өгнө. Төвчээртэйгээр сайныг үлдэж алдар хүндэтгэл болон мөхшгүй байдлыг хайчдад мөнх ам өгнө. Харин хувиа хичээгч үннийг дагдаггүй мөртлөө зөв бусыг дагдаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. Муу мухайг үлдэгч хүн бүрийн дээр цөхрөл зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Юудэ түнчлэн грек хүмүүст ч байна. Харин сайныг үлдэгч хүн бүрд алдар хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Юудэ түнчлэн грек хүмүүст ч байна. Учир нь ялхуурлах үзэл Бурханд байдаггүй. Ялхуурлах үзэл гаргадаггүй тул Есүс дотоод хүний тухай шууд ярьсан. 12 дугаар ишлээс эхлэн уншийе. Хуйлгүйгээр нүгэл үлдсэн бүх хүн мөн хуйлгүйгээр мөхөх болно. Хуулийн доор нүгэл үлдсэн бүх хүн хуулиар шийдэгдэх болно. Учир нь хуулийг сонсогчд нь Бурхны өмнө зөвхт байх бус, харин хуулийг биелүүлэгчд нь зөвхт өдөх болно. Харийнхан хуйлгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл хэдийгээр хуйлгүй авч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд ийхүү харуулж байна. Тэдний мэс чанарч хамт гэрчилж бодол санаанч нэг нэгнээ буруутгадаг. Эсвэл өмгөөлдөг. Энэ нь хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр Бурхан шүүх өдөрт болно. Бидний сая уншсан ишлэлүүдийн хувьд Бурхан эхлээд Мосегоор дамжуулан Юудэчүүдэд хуулийг өгсөн. Гэвч дараа нь Есүс ирээд Юудэчүүдэд ирэх болсон шалтгааныг ярьж өгөн. Түүнийг хууль болон иш үзүүлэгчдийг устгахаар ирсэн гэж бүү бодоорой гэж тэдэнд хэлсэн. Өөрөөр хэлбэл хууль болон иш үзүүлэгчдийн бичсэн зүйлийг үл тоомсорлох гэж ирээгүйгээ хэлсэн юм. Тэрээр үүнийг биелүүлэхээр ирсэн болохоо хэлсэн. Дараа нь эдгээр үгсийн хувьд Бурхан хуулиар хоригдсан аллах гэх мэт нүгэлт үйлдэлийн үр дүнг харах бус, харин Юудэчүүдийн биетээр дагаж мөрддөг байсан хуулийг эс дагаж байгаагийн шалтгааныг хардаг байсан байна. Тиймээс Есүс ийм гим нүгэлт унах боломжтой талаар ярьсан. Учир нь ийм хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Тэд галтай тамд унах учраас Есүс үүнээс зайлсхийхийн тулд юу хийх ёстойг тэдэнд хэлж өгсөн юм. Юудэчүүдэд ийм сургаалууд айлдаж байсан тул Паул ийм сургаалыг хүлээн авч Есүст итгэсэн Юудэчүүдэд болон Есүс Христэд итгэж Бурхны хүүхдүүд болсон хүмүүст хандан энэхүү загтлыг бичжээ. Тэд Юудэчүүд эсвэл грекүүд, өөрөөр хэлбэл Юудэчүүд эсвэл харь үндэстнүүдийн аль нь ч бай. Энэ хуулийг мэддэг хэрнээ нүгэл үйлдсэн. Эсвэл хуулийг мэдэхгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүнд хамаатай байв. Нүглийн тухайд гэвэл хүн хуулийг мэддэг байгаад нүгэл үйлдвэл энэ нь нүгэл болохоос гадна хуулийг мэдэхгүйгээр нүгэл үйлдвэл энэ нь мөн л гин нүгэлт тооцогдно. Иймд харийнхан хуйлгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл
Хэдийгээр хуйлгүй авч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог гэж бичжээ. Бид Иохны сайн мэдээнээс уншсан шиг Есүс юудэчүүдэд хандан хэлэхдээ эцгийн өмнө би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нар Мосед найдвараа тавьсан. Хууль та нарыг анхааралтай ажигладаггүй гэж юу гэсэн. Хэрэв та нар зүгээр л Мосегийн хуулийн дагуу үйлдвэл шүүгдэх болно. Тэр ингэж хэлсэн юм. Яагаад тэр вэ? Хүний аим хөнөөх нүглийн тухайд гэвэл тэд хамгийн аимшигтай аллахыг үйлдсэн. Мосегийн 5 номонд амралтын өдрөөр тэднийг боодол гишүүч авч явах ёсгүй гэж бичсэн байдаг. Еврейчүүдэд энэ хатуу хуулийг өгч, хуульд мөн тэр газар дээр цусыг урсгахгүй, мөн түүн дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч намжлал хийгдэж чадахгүй аж ахуй гэсэн байдаг. Энэ бол юудэчүүдэд өгсөн хууль байсан бөгөөд тэр нутагт Есүсийг алснаар хуулийг зөрчсөн. Түүнийг алахын тулд харийнхны гарыг хүртэл ашигласан. Харийнхан болон юудэчүүд хамтдаа Бурхны цорын ганц хүү Есүсийн цусыг загалмай дээр урсгасан юм. Энэ цусыг урсгасныхаа төлөөсийг тэд хожимон төлөх болно гэж Библиэд бичсэн байдаг. Энэ бол хүн амь хороосон нүгэл юм. Есүс тэр хүмүүст хүн амь хороох энэ аимшигт нүглийг үлдэх болно гэдгийг ч шууд хэлсэн байдаг. Есүсийн үгнүүдэд хүмүүсийг ёс суртахуунтай амьдрах эсвэл сайн, зөвхт хүн бол гэдэггүй. Тэд Бурхны цорын ганц хүү Есүсийг үзэн яддаг учраас тэдэнд үүнийг шууд зааж өгсөн юм. Харийнхан энэ үннийг мэдээгүй байсан ч хэрэв 14-р ишлэлээс харвал энэ нь Ром номын 2-р бүлэг 14-р ишлэлт. Харийнхан хуйлгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл хэдийгээр хуйлгүй авч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэл бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мэс чанарч хамт гэрчилж, тэдний бодол санаач нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг. Бид Бурханд итгэхээс өмнө, Библийг мэдхээс ч өмнө хүний мэс чанар гэх зүйл сэтгэл дотор оршдог учраас сэтгэл доторх өөрсдийн гим нүглээ өнгийн харах боломжтой байдаг. Сэтгэл доторх хүн чанар амьд учраас гим нүгэлтэй гимших сэтгэлийг ч мөн тээж байдаг. Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйгч нэгтлэн үздэг эзний дэнлүү билээ. Бурхны үгэнд ингэж гардаг. Түүнийг ирэл бидэн дээр тусч бидний дотор юу болж байгааг эзэн харж байдаг тул өөрсдийгөө нүгэлтнүүд гэдгийг шууд ойлгож мэддэг. Бурхны үг биднийг байнга буруутгасаар ирсэн. Бидний ухамсарч биднийг байнга буруутгадаг. Бурхны өмнө биднийг Бурхантай эвлэрхээс өмнө мөн бидний ухамсарт амар амгалан ирэхээс өмнө биднийг тойрон хүрээлсэн харанхуйгаас зүгтах ямар ч арга байгаагүй. Учир нь биднийг хууль зөрчиж гэм нүгэл үлдэх үед сэтгэл дотроос хүний мэс чанар биднийг зовоодог. Бидний махан бие хууль зөрчдөг. Махан биеэр үлдсэн гэм нүглээсээ болоод бидний сэтгэл зүрх зовж шаналдаг. Нүглийг биеэр үлдэхээс ч өмнө бидний зүрх сэтгэл махан биеэр хязгаарлагдаж маш сул дорой байдаг тул хуулийг бүгдэнгэн дагаж мөрдөх боломжгүй юм. Бид хууль зөрчихгүй байж чадаагүй. Тиймээс юудэчүүдийн хувьд энэ нь өөрсдийг нь буруутгаж тэднийг барьдаг байсан Мосегийн хууль байсан бол харь үндэстнүүд бидний хувьд ухамсартаа эрх чөлөө олж чадаагүй. Ухамсараасаа болоод зовж шаналж байсантай холбоотой юм. Бидний ухамсарын хууль биднийг олж илрүүлсэн. Харь үндэстнүүд бидний хувьд ийм байсан юм. Хуулийг судалдаг, мэддэг хүмүүсийн хувьд Бурхны хууль тэднийг захирдаг байсан тул Мосе тэднийг буруутгасан юм. Тиймээс Бурхны харах өнцгөөс тэрээр хэлэхдээ тэднийг үүрснээс болж би ядарч байна. Та нарыг олон тахил надад юу юм бэ гэж хэлсэн. Тэгээд Бурхан тэдгээр хүмүүсийг зэмлээд
Та нар ингэж дахин шүтдэгч зүрх сэтгэл чинь өөр газар байдаг гэв. Тэднийг зэмлэхдээ тэрээр дахиад нэг удаа ярилццгаая гэлээ. Ингэснээр энэ үндэстэн төгсөн түүний амлалтыг янз бүрийн газраас олж болно. Түүний хүү энэ ертөнцид ирж хүүхэд болон мэндэлсэн. Хуучин гэрээнд нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж хүү төрүүлнэ гэсэн байдаг. Энэ бүх амлалтууд болон үгс нь бид бүгдээрээ хонь мэд төөрч хүн бүр өөрийн замаар явав. Харин эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов гэж өгүүлдэг. Мөн үнэхээр тэр бидний өвчнийг өөртөө тээж бидний ой гашууг даав гэж бичсэн байдаг. Есүс энэ бүхнийг өөртөө үүрсэн. Есүс ирээд Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн гэж хэлсэн. ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хураг өгөхийн тулд ирсэн. Хэрэв бид өөрсдийн хүмүүний хүчээр энэ хүнийг харахгүй бол хуулийн шаардлагыг биелүүлэх хангалттай хүчтэй байж чадахгүй. Юудэчүүд махан биений хуулийн дагуу амьдрахыг хичээсэн бөгөөд тэд үүнийг хийх гэж оролдоод бараг сүерч үүнийг зохицуулж чадаагүй юм. Үүнд хүрэх хүч чадал хүнд байхгүй. Өнөөдөр харь үндэстнүүд бидний хувьд ч адил юм. Ром номын 8 дугаар бүлгийг гаргацгаая. Ром номын 8 дугаар бүлгийн 3-4 дугаар ишлэл. Мах бодиор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж, нүглийг шийдэхин тулд өөрийн хүүг нүгэлт мах бодтой адил байдалд илгээн. Мах бод дотор нүглийг шийдэв. Ингэснээр хуулийн дагуу шаардлага нь мах бодийн дагуу бус, харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэнэ. Арцалдагчтайгаа аль болох түргэн сайд, замд хамт яваа дээрээ. Энэ нь бид мах бодийн сул дорой байдлаасаа болоод хуулинд хүрч чадахгүй гэдгийг хэлж байна. Гэвч Есүсийн үглээр дамжуулан хуулийн шаардлагыг биелүүлсэн гэж Библиэд өгүүлдэг. Нүглийг шийдэхин тулд өөрийн хүүг нүгэлт мах бодтой адил байдалд илгээн мах бод дотор нүглийг шийдэв. Ингэснээр хуулийн шаардлага нь мах бодийн дагуу бус, харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэнэ. Бидний сүнс биднийг зовоодог байсан. Чи тэр нүглийг үйлдсэн, тийм үү? Чи энэ нүглийг үйлдсэн, тийм үү? Чи ийм алдаа гаргасан, тийм үү? Чи түүнийг дахиад үзэн ядахгүй гэж хэлсэн ч одоо бас л үзэн ядаж байна. Энэ мэт буруу шалт бидний ухамсарын хуулийн үр дагавар юм. Чи алах ёсгүй. Ийм хуулиудыг уншаад гин буруутай мэдрэмж төрдөг. Бидний ухамсар Есүсийн хэлсэн ах дүүдээ хэлгэнэгч аливхэн шүүхийн өмнө буруутай гэсэн үгтэй тааралдаад бас зовж байдаг. Бидний зүрх сэтгэл ингэж зовж байгаа үед энэ ишлээс үнийг хараад ойлгодог. Энэ нь үйлсийн хууль биш, харин итгэлийн хуулийг шаарддаг. Тэгэхээр бид энэхүү итгэлийн хуулиар хуучин гэрээг судалж үзвэл энэ хуулийн дагуу тахил өргөх ёстой байсныг харж болно. Есүсийн хэлснээр ах дүүдээ хэлгэнэгч аливхэн шүүхийн өмнө буруутай, гэвч тэд зөвхөн тахил авчирч өргөдөг байв. Бурхны агуу хайр энд нуугдж байгааг тэд мэдээгүй. Исая номын 1-р бүлгийг дахин гаргацгаая. Исая номын 1-р бүлэг 18 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Хүрээдэр тэгээд хэлцээ гэж эзэн айлдаж байна. Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн луга адил боловч ноос луга адил болно. Хамтдаа тунгаан бодъё. Хүрээдэр тэгээд хэлцээ гэж эзэн айлдаж байна. Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн луга улаан боловч ноос луга адил болно. Энэ бол Бурхны хайр байсан. Есүс энэ ертөнцид ирээд юудэчүүдийг тэдний жишгийн дагуу харахад тэд бүгд шүүгдэхээр байсан. Бүгд тамд очих тавилантай, бүгднийг нь аимшигтай шийтгэл хүлээж байв. Гэвч Бурхан тэднийг агуу их хайраараа харахад тэдэнд өршөөлийн зам нээгдсэн. Тэдний бүх нүглийг өөртөө өрсөн Есүсийн агуу хайр тэнд нуугдаж байсан юм. Тиймээс бидэнд өгсөн Бурхны үгийг харвал буруутгагдж байгаа хүн эдгээр зэмлэлээс мултрах арга зам нь
ухамсараа чөлөөлж, хуулиас чөлөөлөгдөх явдал юм. Юуны түрүүнд бид үүнийг мэдэж байх ёстой. Аль ч насны хүмүүст энэ нь адил юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Бурхан Есүсийг энэ ертөнц рүү илгээсэн. Тэгээд юудэчүүдийг нэг өдөр гайз олон дунах үед эсвэл 1000 жилийн хаанчлалын хүнд хэцүү байдалд орох үед олон хүнд сургамж болох үүднээс эдгээр үгсийг хэлэх болно. Гэхдээ юуны түрүүнд бид энэ ертөнцид амьдарч байгаагийн хувьд анх юудэчүүдэд тунхагласан эдгээр үгс өнөөдөр бидэнд хэрхэн сургамж болсныг бодоход хүмүүр сэтгэл дотроо хүний мэс чанарын сэтгэлийг агуулж байдаг учраас сэтгэлийн шаналл зовлон амсдаг гэдгийг ойлгох болно. Учир нь хууль байгаа эсэх, Библиэр дамжуулан хуулийг судалсан эсэх, мөн хүмүүсийг юудэчүүд эсвэл харь үндэстнүүд эсхээс үл хамааран Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг ирж хайдаг. Бид өөрсдийгөө Библиэр дамжуулан харах үед бидний дотор орших нүглийн мөн чанар нь Бурхантай дайсагналцаж байгааг харж болно. Тиймээс бид эдгээр зүйлсийг Бурханы нэгүүлслээр уучлагдсан гэдгийг мэдэх хэрэгтэй бөгөөд Бурханы нэгүүлсэл биднийг чөлөөлсөнд талархах ёстой. Тэгвэл бид зүрх сэтгэлдээ эзнийг алдаршуулж амьдрах энэ онцгой эрх мэдлийг бидэнд өгсөнд Бурханд талархаж чадна. Залбирцгаая. Эзэн, бид танд талархаж байна. Бид төөрч буйдлан гэм нүгэл дундаа тэнүүчилж байсан боловч таны ариун хайрын ачаар бидний ухамсарт Бурханы энэ ертөнцөд илгээсэн Есүсийн загалмай дээрх үхлээр түүний урсгасан цусаар дамжуулан бидний ухамсарыг зовоож байсан бүх гэм нүглүүд уучлагдсан. Бид ухамсартаа үүнийг ойлгосон бөгөөд үүний төлөө танд дахин талархаж байна. Энэ ертөнцөд амьдарч байхдаа бид таны ариун үгийг бусад хүмүүст түгээхийн тулд энэ ертөнцөд ирсэн гэдгээ улам бүр мэдээсэй гэж залбирна. Бид танд илүү их талархаж, таны нэгүүлслийг бусдад түгээхийн тулд биднийг замчлаасай гэж залбирч байна. Ариун сүнс биднийг үүнд чиглүүлж өгнө гэдэгт итгэж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирахдаа үлдсэн амьдралаа таны гарт даатгаж байна. Амен.